Шийд төлөө газраас эрчим хүчний зохицуулах хороог хууль бусаараа цахилгааны үнийг нэмсэн гэж үзэн тухайн шийдвэрийг нь хүчингүй болгож байна гэдгийг мэдгдсэн. Харин эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс энэ мэдээлэлд албан ёсны тайлбар хийж шударга өршлөө хэвлэгчийн төлөө газрыг өөрт хамаагүй хэрэгт хөндлөнгөөс хошуу төрж байна гэж шүүмжилсэн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс өнгөрсөн 7 дугаар сарын 1-нд айл дээрх аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг 1 кВт-ыг нь 5 төгрөгөөр нэмэгдүүлсэн. За учир нь эрчим хүчний салбар 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдлалд орж жил бүр алдагдлын хэмжээ нэмэгдэж байгааг онцлсон. Харин шударга өршлөө хэвлэгчийн төлөө газрын зүгээс ус, тог, бензин, шатхуун зэрэг стратегийн бүтээгдэхүүнүүдийн үнийг нэмэхдээ заавалчгүй өрсөлдөөний байгууллагад үндэслэл шалтгааныг төрүүлж мэдэгдэх хянуулах эрх зүйн зохицуул байдгийг сануулж энэ шийдвэрийг нь хүчингүй гэж мэдэгдэн эрчим хүчний зохицуулах хороонд акт торгуул тавьсан. За эрчим хүчний зохицуулах хороо нь цахилгааны үнийг нэмэх асуудлыг дангаараа шийдвэрлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон. Зэмээс шударга өрсөлдөөн хэвлэгчийн төлөө газрын мэдээллийг үнэлцгүй гэж үзэн бусдын хэрэг хөндлөнгөөс хошуу дүрлээ гэж мэдэгдсэн юм а. Одоо чигтрийн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн эрчим өрсөлдөөний тухай хуулийн 6-гийн 1-ийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэж мэдэгдсэн байгаа. За энд бол тэр одоо 6-гийн 1-ийн 2 гэдэг заалт бол эрчим хүчний зохицуулах хороонд хамаарахгүй заалтаа гэдгийг албан ёсоор мэдчихийг хүсэж байна. За нэгдүгээр тариф баталж байгаа энэ асуудал бол хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн асуудал. Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний үн тарифыг хянаж батлах бүрэн эрхийг эрчим хүчний зохицуулах хороонд олгосон байна. Хуулиар олгогдсон бүрэн эрх эрчим хүчний зохицуулах хороонд. Энэ хуулиар олгогдсон бүрэн эрхээ эрчим хүчний зохицуулах хороо хинээс хаат тусаар хэрэгжүүлэх ёстой. Энд хэн нэгнээс зөвшөөрөл авах тухай асуудал өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын ямар ч хууль тогтоомжинд байхгүй. Гэтэл ийм эрх зүйн зохицуулалт байшаар байтал одоо хэрэглэгчдийг одоо төөрөгдүүлж хэрэглэгчдэд буруу мэдээлэл дарааж эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг хүчингүй болголоо. Үн тарифа одоо хуучин одоо тарифаар одоо төлцөөгөөрөө гэж ингэж урайлж байгаа нь үнэхээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хэрэглэгчдэд үнэхээр буруу зөв мэдээлэл өгсөн ийм асуудал боллоо гэж одоо бид нар дүгнэж байгаамаа. Зөвхөн эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг тухайн байгууллага болон шүүхээс хүчингүй болгох эрхтэй байдаг нь ийм эрч өөрт хамааралгүй хэрэгт хошуу дүрсэн гэж байгаа. Шударга өрсөлдөөн хэвлэгчийн төлөө газрын хувьд асуудлыг шүүхэд уламжлах эрх нь нээлттэй юм а.